Аранга аймгийн Цагдаагийн газарт 2026 оны 1-р улирлын байдлаараа захим орчинд үлдэгдсэн гэмт хэрэг 26 бүртгэгдсэн нь өмнөх оноос 19.1 буюу 73.1% өссөн байна. Тэр дундаа захим орчныг ашиглан бусдыг заллах гэмт хэрэг 23 гарсан нь өмнөх оноос 15.1 буюу 62.5% өсжээ. Харин 2025 онд захим орчинд үлдэгдсэн гэмт хэрэг 88 бүртгэгдсэн байна. Гэмт хэргийг бүтцээр нь харуул ихэнх нь заллах гэмт хэрэг дамгаалсан байна. Өөрөөр хэлбэл 81 хүн заллуулж хоригч болжээ. Мөрөөдөө тоглоомын 5 хохирогч байна. Заллах гэмтэргийн улмаас иргэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол амсснаас 83.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөд байна. Энэ нь нийт хохирлын 8.2% юм. Гэхдээ нөгөө Facebook дээр үзсэн чинь суулаад мөнгө олох гэсэн лайв үзсэн. Бүр лайв юм. Тийм лайв үзсэн. Тэгээд багцтай багцсан ингээд 100 200 мянга 450 мянга багцын өндөр хийгдсэн мөнгөнд хожих мөнгөнд өндөр багцсан. 100 сая 200 сая 400 сая мянга гэдэг багцтай. Тэгээд нөгөө сангийн яамны нэг төвшөлтөд бичиг үзүүлээдсэн. Хамт нэмэгтэй бичиг байсан. Тэгээд өмнөх азтандаа гээд мөнгө шилжүүлээдсэн. 70 сая 60 сая маягаар 3 удаа хийгээд 200 төгрөг шилжүүлээдсэн. Тэгэхээр коммент хийсэн дандаа тийм мөнгө авсан комменттэй гадаг. 200 мянга төгрөг суулж үзсэн. Ер нь үлээл итгэсэн байна. Тийм угаасаа хүмүүс мөнгө олоод гарч байна. Би яндаа үзье гэж. Тэгээ 200 мянга төгрөг суулчаад байсан чинь хөдрөө ингээ хусаад гэсэн чинь миний дугаар гацсан. Тэгээд над руу мессенжерээр миний орсон мессенжер шатаар чадчих. Таацд боллоо. 2 сая төгрөг ингээ ажиллаа багцаа мөнгө хийгээд багцаа мөнгөд мөнгө хийж юмсан. За хэдэн сая төгрөг хөдсөн гинэ? 200 сая төгрөг би чи амар их мөнгө очив. Нэг хажлын батараа хараад багцаа мөнгөд дахиад 450 мянга шилжүүлсэн. Тэгсэн чинь одоо та мөнгө авахын тулд нэг гинхи ол харамттай хавралт байдаг. Тэрний дагуу та 20% шилжүүлээд. Тэгээд 4 сая төгрөг шилжүүлсэн. Тийм үндсэндээ 200 мянга 450 мянга 2 сая 4 сая төгрөг ингээд 4 сая 500 мянга шилжүүлсэн шүү дээ. Тэгээ болоог алга болсон. Цагдаагийн газар дээр шалгуулаад явж ийн тэгээд яасан ч дансныхан дугаар нь байгаа ч гэсэн таваа шалгуулсан. Яг нэг заллуулчихлаа гэдгийг тэр дараа бол мэдэж чадсан уу? Уг нь бол нэг данс хаалгах гэдэг юм уу юм бас боломж бас байд юм байсан шүү дээ. Харин сая цагдаа дээр ирээд 2 3 хүн ч байгаа л да. Тэгээд данс хаах хугацаанд өнгөрсөн юм шиг байна л да. Тэгээд ясна гомдоо гаргаад явчихлаа. Заллуулсан гэдгийг бол нэг блокийг алга оронгууд нь мэдчих юм чинь. Тэрнээс шууд надтай хайцалсан. Facebook-ээр явж байгаа энэ суглаа нөгөө өмнө чулуун болоо гэдэг эдгээр бүгд л худлаа юм. Цагдаа дээр ирсэн чинь маш тийм олон хүний гомдол хэрэг байдаг гэж ер нь өмнө нь гадшаагаар авчдаг. Банкуд ингээд олон банк дамжаад авчдаг гэж цагдаа юм болсон хадгалж хэлж чинь. Тэгээд энэ хямгаа байгаа чи ийм захим суглаа захим яваад очиж байгаа гэж байлмаар. Би одоо жидэл гарангийн өмнө машины статчер авах хэрэгцээ гараад тэгээд Facebook дээр зар тавьсан. Тэрнгээр нэг одоо тэр сэлбэг зардаг нэг газартай холбогдоод 450 мянган төгрөг шилжүүлээд заллуулсан. Тэр нь болохоор над руу нэг урдаас хэм тоноор авчирдаг гэж холбогдсон. Тэгээ би зургийг явуулаад тэгээ би өөрөө машиныхаа үнэмлэх юг явуулаад тэгээд ам болох юм нэгээд авсан боловч мөнгө шилжүүлсний дараа холбогдож чадаагүй буцаад. Буцаад эргээ холбоо тогтоох гэсэн боловч Facebook хаяг над дээр хайгаад гарч ирэхгүй. Тэгээд нэг дугаар өгсөн байсан. Дугаар өгсөн тэр утасны дугаар руу залгасан чинь өөр хүн байсан биш гэд одоо төлөвлөж залгаж чадахгүй байгаа. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд Аранга аймгийн зарын группүүдэд яг одоо уулзна гэсэн эмэгтэй хүний зурагтай пост нь захим заллингийн нэг хэлбэр болжээ. Үүнийг хохирогч нэмэгдэх хандлагатай байгааг аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна. Хохирогч болсон иргэдийг нийгмийн оролцоогоор нь харуулдаг детгүүр болон группт байдаг оюутан зэрэг нь бага хувьтай байгаа бол эргэлсэн тодорхой ажилгүй төрийн албаагч хувийн байгууллагт ажилладаг хохирогчд нь хамгийн их байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт санамсар болгоомжгүйгээс мөнгө амар хялбар аргаар өсгөх гэсэн хандлагаас үүдэлтэйгээр хохирч байгааг олон нийтэд таниулж аливаа линк мөнгө хожлоо гэх мэт аргуудад хуурдахгүй байхыг анхааруулж байна.